За одоо та бүхэнд блокчейн платформын үүсгэн байгуулагчтай нэг оргилгыгоо урьж яриа авах гэж байна. За ямар утгатай яриа өрнөх вэ гэхээр оргил маань блок девелопер гэдэг клуб에 хариуцдаг. За мөн энэ блок suppliers 2026 гэдэг ивентийн концепц дээр оролцож санаа бодлоо их нэмэрлсэн хүн байдаг учраас энэхүү ивент маань ер нь ямар утга учиртай, ямар хөтөлбөртэй, хэнд зориулсан, юу болох тухай мэдээллийг оргилтойгоо ярьж сонсцгоё. За тэгээ оргилтойгоо ярих гэж байна. За яагаад оргилтойгоо ярих гэж байгаа гэхээр манай оргил бол блок цэгмийн нэгдлийн блок membership club-ыг хариуцдаг хүн байгаа. За тэгээд энэ блок suppliers event-ийг анх санаачлахад мөн санаачилсны дараа ямар шүү одоо концепцтэй байх талаар маш их санал үнэтэй зөвлөгөөнүүдийг өгчөөс учраас оргилтойгоо 4 сарын 3-4-нд болох энэ ивентийн үеэр ер нь юу болохын, энэ ивентэд ер нь хэн ирвэл өөртөө өөр ашигтай мэдээлэл үлээж авахын гэдэг талаар бас ярилцах гад үрсэн байгаа. За тэгээд саяны хэлсний дагуу энэ ер нь ямар учиртай ивент болох гэж байгаа вэ? За 4 сарын 3-4-нд 5 дахь өдөр таарж байгаа. 4 нь болохоор хагас өдөр таарж байгаа. Ori Studios дээр манай блокчейн платформын нэрмжит бас жил болгон хийх 2 ивентийн эхнийх нь болох гэж байгаа. Block Suppliers 2026 гэдэг нэртэй ивент болж байгаа. Ер нь бол Block Suppliers ивент маань өөрөө яг экспо бас биш ээ. Илүү B2B тийм премиум ивент маяг руу. Ер нь бол ивентээ зохион байгуулж байгаа. Suppliers ивентийн гол бас яг энэ ивентийг shape хийж ер нь энийг зөв хийхэд оролцсон хүмүүс маань манай Developers Club-ийн гишүүд маш их оролцоод байгаа. Гишүүдээсээ маш их санал болон бас зөвлөгөөнүүдийг авсны үндсэн дээр ер нь бол шин төрлийн ивент suppliers ивент хийх нь зөв юм байна гэд бас гишүүдийн дэмжлэгтэйгээр хийж байгаа. Энэ удаа 2 өдөр хийж байгаа. Эхний өдөр маань болохоор day 1 зөвхөн девелопер болон архитекторуудад зориулж хийж байгаа. Ер нь бол барилгын төсөл дээр шийдвэр гаргахад хамгийн их оролцдог бас энэ салбараа бас энэ манлайлдаг хүмүүс маань ер нь манай Монголын архитекторууд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр үүнтэй холбоотойгоор Монголын архитектурын эвлэлтэй бас хамтран ажиллах гэрээ байгуулад энэ архитектурын эвлэлийнхнийг бас бүгдийг архитекторуудаа арга хэмжээнд урилдаж оруулаач гэсэн тийм хүсэл тавьсан байгаа. За тэгээд бас салбарт бас шийдвэр гаргахад оролцдог архитекторудаас гадна төсөвчд байна. Худалдаа авалтын менежерүүд байна. За тэгээд интерьер дизайнерууд байна. Дизайнерууд нийтдээ. За тэгээд бид нар бас энэ удаа шүтээсийн архитектурын техникийн оюутнуудыг бас урьж оруулах гэж байгаа. За мөн дээрээс нь илүүдэл хөрөнгийн салбарт бас хөв нэрээ маш их оруулдаг агентуудад бас урилга бас явуулахар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр ер нь үндсэндээ юу болж ийм гэхээр энэ барилгын салбарыг хөдөлгөхөд оролцдог бүхэл төвшний экспертүүд, оролцогч талуудыг бүгдийг ер нь аль алийн зэрэг бас нэг ивентэд оруулж байгаагаар арай илүү давуу талтай болж байгаа. Тэр зүгээр ч бас нэг экспо бишээ. Энэ бол одоо тийм B2B ивент гэж хэллээ шүү дээ. Энэ бол бас онцолж бүр илүү тодруулж асуух ёстой байх. Ягаад тэгэхээр экспо гэхээр хэн нэгэн бүтээгдэхүүн нийлүүлэгч эсвэл үйлчлэгээ үзүүлдэг тал бүхээг засаад өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгийг сурчлаад тэгээ хэн нэгэн ирж үзээд тэгээд одоо дуустдаг нэг ийм л сценартай гэх юм уу хөтөлбөртэй тэгээд оролцож байгаа талдаа зардал мөнгө цаг заваа зарцуулаад оролцож байгаа талдаа үр өгөөж бас тийм их хангалттай биш одоо болоод идэг ийм формат болоод хөгжсөн ийм жоохон муухай гэхүү эсвэл дутуу гэхүү ийм туршлагууд байдаг. Энийг эвдэхийн тулд бас энэ ивентийг B2B премиум ивент гэж бас онцолж байгаа бах тий. За таны хэлж байгаа юу нь бол зөв. Миний өмнөх туршлагууд дээр ч гэсэн юу нь бол бас батлагдчихсэн. Өмнө нь бас олон байгууллагуудад ажиллаа явж хахад маркетингийн бас төсөө батлуулаад арга хэмжээнүүд орж исэн тохиолдлууд бас маш их бий. Тэгээд тус арга хэмжээнүүдэд оролцоод явхад юу нь бол яг exhibitor талаас ороход бол бас жоохон сайжруулчмаар юмнууд маш их байдаг байсан.
Тэгээд одоо энэ ивент дээр бол тэр сайжруулмаар байсан юмнуудаа бүгдийг шингээгээд ер нь бол арай өөр форматтаар орох сонирхолтой байгаа. Мөн ер нь бол экзибиторууд дэлхийд дахинд глобал ярихад бол ямар нэгэн арга хэмжээнд экспод оролцохдоо бас яг үр дүнгээ харахыг маш хүсдэг байна. За өнөө цагт жишээ нь бүх юм ингээд дата дээр ер нь суурилагдаад явдаг болж байна. Бүх бас үр өгөөж хэмжүүртэй болчлоо. Тэгэхээр бүгд ер нь бол тоон хэмжүүртэй байх хэрэгтэй гэсэн бас баримтлалыг манайх бариад явж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь ивентийн өмнө бид нар бас өргөдсөн зочдынхаа эрх үгөө баталгаажуулаад тэр датагаа бас экзибиторуудтай бүгдэнтэй шеэрлж байгаа. Дээрээс нь тэр өдөр бас бид нар матч мейкинг хийх юм. Энэ бол гарч байгаа экзибиторууд дээрээ ирж байгаа зочдынхаа датаг шеэрлж агаад эндээс сонгуулж агаад сонгосон девелоперыг бид нэр өөрсдийнх нь бүүтээр нь бас хамт дагуулж очиод хамт танилцуулгыг бас хамт их ийм зорилготой байгаа. Ер нь бол 4 сарын 3-4-ний suppliers event маань бас яг он цагийн дараалал харах юм бол блокцгийн платформын 25 оны 10 дугаар сарын 4-нд зохион байгуулж ирсэн ивенттэй ер нь бол маш төстэй. 10 дугаар сарын 4-нд зохион байгуулж ирсэн ивент бол бидний харж байгаа бол маш амжилттай ивент болсон. Ер нь бол бид нэр бас ивент дээр урилгаар дан урьж оролцуулсан. Үүдэн дээрээ бүртгэлийг бас давхар бүртгэжүүлээд датагаа аваад хэрэгсэн байна. Тэгэхээр энэ дээр бол харахад бол нэг 450-д зочд ирсэн. Үүний 350 нь бол яг активны одоо төсөл хэрэгжүүлээ явж байгаа девелоперууд маш их байсан. Тэгэхээр энэс юу гэж харсан бэ гэхээр өмнөх бас хийсэн амжилттай зохион байгуулсан туршлага улам сайжруулад suppliers тал руу илүү чиглэлд хийж байгаа ивент гэж ойлгож байна. Ер нь олон улсын туршлагыг харахаар бас том брэндүүд, том экспонуудтай бол жил хасахгүй л оролцдог. Одоо жишээ нь Германы Бауд, Хормон анхнаас нь оролцдог байсан. Одоо ч оролцож байгаа. 20 жилийн дараагийнхаа бас захиалгуудыг ч гэсэн тэр чинь хийцэн л гэдэм билээ. Энэ дээр энэ Хормоныхоо яг ямар стратеги баримталж явдаг вэ гэхээр хамгийн том талбай, хамгийн төв зэгт манайх жил болго оролцсон. Бид нэр зах зээл дээр лидер хэвээрээ гэдэг л харуулах гэж ордог. Хоёр дахь шалтгаан нь болохоор Хормоныхын мэдээж худалдаа авалтан дээр девелопертой юм худалдаа авалтын багтаа ярьдаг ч гэсэн архитектор болон дизайнеруудад хуруугаараа барьж мэдрэх, өргөөд жингийн мэдрэх, за бараг хадж үзэх энэ боломжийг олгодог. Тийм ч учраас экспорт урилга явуулахдаа зочдынхын тоог зөвхөн худалдаа авагч нарт хязгаарладаг. Мөн одоо төсөв болон энэ зургийг зурж байгаа архитекторууд, дизайнеруудад зориулж хийдэг гэсэн үг. Тухайн одоо материал их хүү эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээ их хүү түүнийг сонгож худалдан авч ашиглахад оролцдог бүх одоо шат дамжлагын мэрэгчлэнүүдийг оролцуулдаг гэсэн үг байна шүү дээ. Тий. Ер нь л үртэм сайтай гэж хэлэхэд юм болно да. За одоогоор ер нь ямар байгууллагууд орхон тодорхой болчиход байна. За би бас яг бүгдийг санахгүй байна. Манайх гэхдээ ер нь бол хэмжээгээрээ бол бас тийм том бус биш. Бид нэр ер нь аль болох одоо precision талаараа илүү баримталж байгаа. Тэгэхээр яг цөөн тооны чанартай Монголдо бас нэлээд зах зээлийн эзэлсэн лидерүүдийг оруулах сонирхол илүү өндөр байгаа. Тийм ч учраас одоо миний санаж байгаагаар бол Deutsche Welle-ийн орохоор байгаа. Хормоных орохоор байгаа. За тэгээд Avico гээд Hags гээд тоглоомын дистрибьютор компани орохоор байгаа. За тэгээд Gerex гээд бас гэрэлтүүлэг автоматжуулалтын өгсрэлт хийдэг компани орохоор байгаа. За тэгээд Sila гээд бас landscape ер нь бол Монголд бас ландшафтны компани ер нь их цөөхөн байдаг шүү дээ. Яг бас төслөө дуусгаад дуусах шатанд ороод ирэхэд ландшафтн дээр маш их асуудал үүсдэг. Зураг зурх, ландшафт зурх, архитектор бас их цөөхөн байдаг. Тэгэхээр бид нэр энэ газруудыг яагаад төрлөөр ингэж хуваагаад оруулаад байна вэ гэхээр нэг экспортер ирээд олон төрлийн үйлчилгээ, олон төрлийн сервис, олон төрлийн материал харах боломжийг бас их сайн бүрдүүлж өгч байгаа. Тийм ч учраас төрлөө бид нар бол нэлээд тийм задгаа их олон төрлийн компаниуд оролцуулж байгаа гэсэн үг. Гэхдээ нөгөө бүхэгний тоо маань хязгаартай. Тэгэнгүүт бид нар бас ярилцж байгаад нөгөө төсөл хэрэгжүүлэгч нарт олоход
харьцуулахад бас их төвөгтэй байдаг гэхүү орлуулахад бас ховор одоо сонголтуудтай ийм үйлчлэгээнүүдийг түлхүү категорчилж оролцуулж байгаа гэсэн энэ талаар дэлгэрүүлж ирэл. Ер нь бол яг формат маань бол голцоо категори дээр илүү анхаарал priority өгж явж байгаа. Тэгэхээр нэг категори дээр бас олон компани оруулахаас илүүтэйгээр олон категорт олон бас сонголттой явах тийм сонирхол маш өндөр байгаа. Ягаад гэвэл би бас өөрөө девелопер талаас ч гэсэн бас илүү олон категори дээр бас supplier-ууд олох сонирхол илүү өндөр байгаа. Одоо жишээ нь манай Monte Vita төсөл дээр бид нар сая бас яг 1 2 3 дугаар сарууд ер нь маш идэвхтэй худалдаа авалт хийлээ. Худалдаа авалт болон гэрээгээ хийгээд явж байхад бол ер нь ханган нийлүүл талаас sourcing дээр бас ганц хоёр хийж чадаагүй параметр бас байгаа. Тэгэхээр энэ дээр бас ер нь экспого бас дэлгэндүүлээд Monte Vita-гийн худалдаа авалтыг бас ер нь тэндээс бас нэлээд хийх болтоо гэж харж байна. Тэгэхээр яг орох газар сая тодорхой болсон газруудыг бол хэллээ. Гэхдээ хараахан сонсоогүй байгаа ч гэдэм үү эсвэл ороосоо гэж бодож байгаа категори нь юу байх вэ? За ер нь бол бас категориг нэлээд чухалчлаад үзэж байгаа болохоор бид нар бол илүү бас төрлөө сайжруулахын тулд одоо миний шууд санаж байгаагаар бол арматурын компани хэрэгтэй ба. Арматурын компани өөрөө яг оролцоод бартер эдэр их боломжтой. За арматур эдэр зарж гин ханган нийлүүлэлт хийж чадах уу? За тэгээ татаа авалт энэ бэлэн материал агуулгад нь хэрэг энэ мэдээллүүдийг солилцохыг бол би бол маш хүсэж байгаа. Ер нь бас манай арматурын бизнес ч өөрөө бас цэвэр кашер явдаг шүү дээ. Тэгэхээр бас аль болох ер нь маркетинг хийдгүү арматурын төмрийн компаниудыг бол би илүү ил гарч ирээд оролцоосоо гэж хүсэж байгаа. За дээр нь бас зурмаг байгаа хэ. Тий, зурмаг бас байгаа. Бас тэг сони сонсогч нэг багаж тоног төхөөрөмжөд бас их сонирхолтой байдаг гэсэн. Яг гэвэл тэр чинь одоо орлуулахад бас их төвөгтэй чанарын ялгаа их өндөр байдаг юм билээ шүү дээ. Тий. Ер нь бол бас гар багаж буюу tools дээр бас сонирхол маш өндөр байгаа. Ягаад тэгэхээр энэ категори олон болгож ийнгээд ижил төстэй бараа олноор оруулж ирсний оронд яг тухайн салбартаа бас лидерүүдээ илүү сонгоод оруулвал манай экспорт ашигтай оролцож байгаа бас экзибитер ч гэсэн илүү ашигтай байгаа. Эхний өдөр нь бол хаалттай буюу девелоперууд, архитекторууд чиглэсэн гэсэн. Тэгэхээр хоёр дахь өдөр нь юу болох вэ? Хоёр дахь өдөр бямп гарагт болохоор ер нь бол олон нийтэд нээлттэй. Гэхдээ бид нар бас ер нь барилгын салбарын ер нь бүх шатанд оролцдог оролцогчдыг бас бүгдийг оролцуулмаар байгаа болохоор бас яг энэ төслийн эдис болсон энэ төслийн баг инженерүүд, худалдаа авалтынхан мөн интерьер дизайнерууд за тэгээд төсөвчдийг оюутнуудыг ч гэсэн бас ер нь бол маш төлхөө оролцуулж ер нь цаашдаа бас мэдлэгт нь нэмэр болох болоо энэ практик талаасаа бас илүү хэрэг болох болоо гэдэг үднэс. Аль болох ер нь барилгын салбарт ордог бүх тоглогчдыг оруулах хэрэгтэй байна. Бас хоёр дахь өдөр олон нийт бас ирж болно тий. Тий, олон нийт ирж болно. Ер нь бол бас туслангийн байшингаа тасж байгаа гэртээ тасраж байгаа хүмүүс ч гэсэн ирэхэд ер нь нээлттэй. Тийм яг гэвэл ихэнх бараа материалыг чи яг үндсэн том худалдан авагчид нь бизнесүүд байдаг хэдий ч олноороо нэгдэх юм бол жижиглэн худалдааныхаа ч гэсэн бас худалдан авалтын нийт дүнд чамгүй дүн эзэлдэг бах тий. Тийм билгүй байх уу? Тийм билгүй байх уу? Ер нь бол жижиглэн худалдаа бас манай Монголд ер нь бол бас supplier талдаа нэлээ масс эзэлдэг нь ер нь бол нууц биш шүү дээ. Бас мөн нөгөө талаасаа бас ер нь төсөл хэрэгжүүлж яхад худалдаа авалтан дээр алдаа гаргаад тэрийг давтаад явж явах юм бол ер нь төслүүд одоо зогсдог риск бас маш өндөр. Ер нь бол девелопер хүн бол худалдаа авалтан дээр их сайн чанга зөв бараа материалаа зөв үнээр аваа явуучих юм бол төсөл амжилттай хэрэгжих магадлал бас нэлээд их хуваар нэмэгддэг. Тийм болохоор бидний бас энэ ивент нэг талаараа бас яаж тусалж байгаа вэ гэхээр sourcing гэдэг энэ том далаа дотор төөрж явахын оронд бид нар өмнөөс чинь sourcing бас хийгээд өгсөн юм бэлтгэсэн supplier-ууд байгаа гэж ойлгож байна. Яг наадахтай чинь одоо уйлдуулж асуухад ер нь
төсөл хэрэгжүүлэгч нар бид нар бол яг энээс худалдаж авах гэдгийг бол шахахгүй. Гэхдээ одоо нэг дор нэлээд хэдэн сонголтуудыг харуулна гэдэг утгаараа саяны итер сорсон гэдэг хийх ажлыг хөнгөвчлөхөд туслах уу? Наадах чинь бол ер нь бол одоо манай яг хэрэгжүүлж байгаа Монтевита төсөл дээр шууд 100% нийцнэ. Яагаад тэгэхээр одоо энэ supplier event-д оролцож байгаа нийт оролцогчдын 80% нь баг манай төсөл дээр ханган нийлүүлэлт хийх гээд яригдж байгаа болон хийх гээд гэрээ нэгдсэн бол эсвэл аль хэдийн хийцэн газрууд байгаа. Тэгэхээр ер нь бол энэ дээр бас илүү бас sourcing дээр цаг хэмнэх бас өөр дээрээ бас туршилтын хэрэггүй туршилт хийсэн хүмүүс ингээд өөрсдийнх нь туршлагыг бас хуваалцаж байгаа гэж ойлгож ирнэ болов шүү. Өнгөрсөн жил блок имэн платформын эхний ивент болсон гэсэн. За түрүүн оролцогчдын тоог бол хэлсэн. Гэхдээ нөгөө түрүүний хэлдгээр экспоноос ялгаатай байх буюу одоо B2B эсвэл B2C ч юм уу sales event-ийн үр дүнг хэмжих гэдэг утгаараа өнгөрсөн ивентийн мөнгөн дүнгээр илэрхийлж болох амжилт юу вэ? За наадахтай ч холбоотой мэдээлэл ер нь бол өнгөрсөн ивентийн дараа бид нэр шууд авч ирсэн. Тэгээ би яг зөв санаж байгаа бол 3 тэрбум авцаатай байх шиг байсан. Тэгвэл энэ 3 тэрбумаар бас хязгаарлагдахгүй. Ягаад тэгэхээр өнгөрсөн ивентээс хойш манай Developers Club өөрөө сар болго ивентийг явуулсан байгаа. Тэгэхээр 11 сард ивент хийсэн байгаа. 12 сард бас бид нэр Бээжинд нэг ивент хийсэн байгаа. За 1 сард завсарлаад 2 сард хийсэн байгаа. За одоо ингээ 3 сард бас хийх гэж байна. Тэгэхээр ер нь бас энэ 3 тэрбум дээр нэмэгдээд бас Developers Club бас гарсан бас нэг 2 тэрбумын дийл бас орох ёстой гэж бодож байна. Тэгэхээр нэг блок платформ маань за нэг 5 сарын настаа гэхэд бол айлууч нэг 5 тэрбумын дийл хийхэд ер нь оролцсон байна гэсэн үг. За блок Developers Club-ыг одоо хариуцж ажилладаг хүний хувьд клубын гишүүд маань ер нь хэр сэтгэл хангалуун байна? За клубын гишүүдийн сэтгэл ханамжийг бас илүү наривчлалтай, илүү тодорхой авъя гэвэл сэтгэл ханамжийн судалгаа авсан нарийн дээр баг. Гэхдээ яг одоо миний харж байгаагаар бол клуб маань өөрөө бас залуухан байна. Яг өөрийнх нь боожих үе шатанд явж байна. Бас клуб анх үүсгэн байгуулагдаж байхдаа оролцож байсан хүмүүс маань ч гэсэн ер нь бол бүгд өөрсдөө тусдаа бизнес хийгээд үтцсэн, үр шимийн намсаад үтцсэн болохоор хаана хизээ юунаас юу экспект хийхээ мэддэг болохоор одоохондоо бол яг боожлтынхаа зарчмаар явж байгаа. Энэ дээр спорт үзүүлэлт явж байгаа. Энэ бас клубийнхан маань бол спортоо бол харамгүй сайхан өгч байгаа. Гэхдээ бас нөгөө сая хятад руу хийсэн аяллаас үзэхэд ч гэсэн өөрсдийнхөө бас дутуу болон буруу ойлгосон зүйлс аяг их засагдсан тухайн одоо аялал мөн клубын энэ сар болгоны тогтмол давтамжтай хийж чадаад байгаа энэ уулзалтууд их үр ашигтай талаар сэтгэлдээ хэлж ирсэн гэж сонссон. Тэглгүй яг хөө мэдээж клуб маань өөрөө сая 5 дахь бас уулзалтаа сар бүр хийж байгаа дийлээ. Цаашдаа ч гэсэн ер нь бол сар болгон хийгээд явна. За тэгээд ер нь тэрнээс бас бид нар бас өөрсдөө клуб дээр бас фидбек авч байгаа. Тэгээд фидбекүүд бол ер нь дандаа сайхан эрг. За ганц 2 дийл хийчлээ. Тэдийн дийл хийчлээ шүү. Ийм материалын дийл хийчлээ шүү гэдээ фидбекүүд маш хэрж байгаа. Клубынхантай харин уриалж хэлэхэд бас нэг зарим клуба яг гоё зөв сайн ашиглаж байгаа гишүүдээсээ бас урам зориг аваад адилхан ашиглаасай л гэж хүсэж байна би бол. За ивентийн талаар болон клубийнхаа талаар сонирхолтой товч мэдээллийг өгсөнд баярлалаа. Тэгээд 4 сарын 3-4-нд уулзцгаая. За баярлалаа. Block Suppliers 2026 барилга, үл хөдлөх хөрөнгийн төсөл, бүтээн байгуулалтанд хэрэгтэй шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгчид болон төсөл хэрэгжүүлэгч девелоперуудыг нэг дор цуглуулах Block Suppliers 2026 Expo таныг урьж байна. Үл хөдлөх хөрөнгийн хангам нийлүүлэгч та бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуул. Худалдан авах чан бол үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч та бүтээгдэхүүнээ шийдлээ хангам нийлүүлэгчэн олоорой. 4-р сарын 3-4-нд Ori Studios